аялал жуулчлалын одоо хоол бүтээгдэхүүний нэг үл яхахгүй хоол юм. Хоолууд өөрөө тухайн орны түүх соёлын гол хэмжүүр байдаг. Тэгэхээр гадаадын олон оронд аялал зугааж явах тул тухайн орны гол одоо аяллаа бүтээгдэхүүний нэг нь бол үндэсний хоол байгаа гэсэн. Энэ утгаараа би ер нь Монгол хоолныхоо энэ сайхан өргөн баялаг энэ жорыг цуглуулж гадаадын жуулчлал үзүүлэх гэсэн гэдэг хүсвэл их олон жилийн өмнөөс над хөрсөлтөө. Ингээд амтэн ах дүүнэр судлаачид эрдэмтэд ах дүүнийхээ хүчээр энийг нэлээд цуглуулсан. Нийтдээ 800 гаруй хоолны жор цуглуулсан байна. За энэний дараагаар манай модерн намаацсын яг одоо тэрний дараагаар шууд энэ Монгол хоол гэдэг брендийг одоо олон улсын зохицоо гаргах эрхлэлийг тавьсан. За энд их таашаалтай байдаг. Өнөөдөр ижваа жуулчдын 50 орчим хувийн ойролцоогоор ямар нэгэн байдлаар энэ модерн намаацын сүлжээ гэдэг бол Монгол хоолны газраа гэдгийг ойлгосон нь одоо аялал жуулчлалын салбарт оруулж байгаа том хавь нэг гэж ойлгодог л доо. За ингээд хувь тавилангаар гэдэг юм хамтын ажиллагааны хүчинд бас таа бүхэн өнөөдөр хамтраад одоо хоёр дахь энэ одоо Монгол хоолны жорыг одоо бий болгоход оролцсон даа гэхээр сэтгэл өндөр байна. За нэгдүгээр мэдээж хэрэг манай модерн намаац компанитайгаа бид нар үүсгэн байгуулсан цагаас эхлээд өнөөдөр хүртэл байнга хамтын ажиллагаатай байгаа. Манай жуулчдын ихэнх маань түүний миний хэлсэн манай модерн намаацсан сүлжээ ресторантад хоол зоогддог. Зоогоос хоолоо бол хүмүүс Монгол зан заашил Монгол хоолоо одоо ойлголоо мэдлэх гэсэн ажлаар явдаг л да. Гэтэл Монгол өөрөө цаг агаар нүүдлэхээ соёл иргэншил үндэстнгүүдтэй холбогдуулаад өөрийн жортой байсан. За одоогоор бидний энэ хоолны нэлээд одоо цонхлох хэсэг нь бол цагаан хоолны одоо хэсэг нь сүүрэн хоолой бүтээгдэхүүнийх хэсэг нь нэлээд тийм өргөн хүрээтэй агуулгатай байгаа юм гэж яддаг. Энэ дотор бол ялангуяа хоолыг нарийн судлах юм бол маш их зөв хоолтууд байсан. Хавар ямар хоол идэх үү, юугаа идэх үү, үйл юугаа идэх үү, 100 юугаа идэх үү зөв хоолтууд. Одоогийн бидний шүтээд байгаа энэ олон сүлжээний одоо хоолтын дээгүүртэй дэг журамтай гэдэг Монгол хоол өөрөө нэгдүгээр тийм их ойролцоогоор илүү ялангуяа голдуу нөгөө органик бүтээгдэхүүн хэрэглэдэг талаас илүү байгаа. Нөгөө талаас өөрөө аяж жуулчлал хөгжиж байна гэдэг цаашдаа жуулчлал өсөх гэж байна. Бид нар нийт одоо энэ тогооч мэрэгжлийн нэгтийн нөхдүүд маань Монгол хоолныхаа тухай өргөн ойлголттой болоход энэ ном үнэхээр ачлалтай болж байгаа. Энэ номыг бүтээхэд ялангуяа одоо тань оролцсон улсуудад үнэхээр тийм цаг хүч гаргаж их тийм ойлгомжтой босод хүн хэрэглэхэд ийм одоо энгийн хийсэн тийг талхаж байгаа юм учраас энийг л өнөөдөр сонирхох байх гэж бодож байна. За одоогийн байдлаар одоо манай хамтран ажилтдаг манай салбарынхан бол эдийн номыг аваад одоо ажилдаа хэрэгжүүлэхээр яриад эхэлсэн байна. Энэ нь үнэхээр бас аялал жуулчлалын ийзүү нэг ийм бүтээн байгуулалт юм аа. Бүтээн байгуулалтыг дандаа байшин барилгаар биш энэ оюуны ийм үйлдэх зүйл хийн гэдэг нь үнэхээр том юм. Тийм учраас ахаад би одоо эцэст нь үлээхээр энэ модерн намаацыг хамт олон та бүгдэд энэ Монгол хоолныхоо энэ сайхан уламжлалыг сэргээж байгаа цаашид улам боловсронгуй болох үстэй амжилт гаргаач гэж бодож байна.